Энэ group bias буюу бүлгийн төөрөгдөл гэдэг нь хүн өөрт хамааралтай бүлэгт илүү хандаж, харин өөрт хамааралгүй бүлэгт дутуу хандах хандлагыг хэлдэг. Жишээ нь гэр бүл гэдэг бол хүний хамааралтай байдаг хамгийн ойрын бүлэг. Үүнээс цааш нэг байрны найзууд, нэг анги, нэг албан газрын ажилтан, нэг багийн хөгжөөнд дэмжигчид, нэг шашин шүтлэгтэй байх гэх мэт орчин үед хүн өөрийн мэдэлгүй маш олон төрлийн бүлэгт хамааралтай байдаг болсон. Хамааралтай байна гэдэг нэг хэрэг. Ямар хамааралтай байх вэ гэдэг өөр асуудал. Хүн чухам хизээ хэрхэн үүснэ өдий болтол маргаантай байдаг хэдий ч тэнд нэг зүйл тодорхой байдаг. Тэр бол хүн үүсэн цагаас эхлэн хэсэг бүлэг болон амьдарч ирсэн. Зэрлэг араатай амьнаас ялгаатай тул хүн ганцаараа байгалийн хүнд ширүү нөхцөлд оршин байх ямар ч боломжгүй. Тиймээс хүний хувьд хэсэг бүлэг болон амьдрах нь зайлшгүй хэрэгцээний нэг байж. Хүн болгонд өөр ингэсэн үзэл санаа байдаг хэдий ч ямарваа нэгэн бүлэгт хайрлагдаад ирэх үед хувь хүний үзэл бодол нэгдүгээр тавигдхай болж ирдэг. Үүнд ямар нэгэн бүлэгт хамаарагдаж байвал түүний төлөө буруу зүйл хийхэд ч билээ. Бүгд санаа нийлж байвал гаргасан шийдвэр нь буруу байсан ч харамсах зүйл бараг байдаггүй. Энэ нь бид бүгд хуурамч чадсан гэсэн үг бус ердөө цаашид бүлгээр оршин тогтнох хэрэгцээг хангахын тулд эрт дээр үеэс бидний хийж ирсэн дадал зуршил гин. Олон мянган жил баримталж ирсэн дадал зуршил учир орчин үеийн хүнд ч эдгээр шин чанар агуулгадж байдаг. Ганцаар зөв байх уу, буруу ч гэсэн олоолаа байх уу? Хенри Тажвилл хэмээх сэтгэл судлаач нэгэн туршилт хийж тэрээр туршилтанд оролцогчдыг хоёр хэсэг болгон хуваав. Ингэхдээ ямар нэгэн төрлөөр ангилоогүй бөгөөд зүгээр л санамсаргүй байдлаар хуваасан гин. Үүний дараа тэрээр эхний бүлэг хүмүүст хандаж та нарын сонирхол ижил байсан тул энэ бүлэгт хуваасан юм гэж худал хэлв. Хоёр багт ердийн даалгавар өгч тэднийг хоорондоо хэрхэн харилцан шийдвэр гаргаж мөг ажиглав. Эхний бүлэг хүмүүс нь хамтран ажиллах, шийдвэр гаргах тал дээр илүү үр дүнтэй ажиллаж чадаж байв. Төстэй туршилтыг ажлын хамт олон донд ангид хийсэн ч үр дүн нь ижил байж. Өөрөөр хэлбэл ердөө л жижигхэн зүйл дээр ижил байна гэдэг нь хүний харилцаанд маш том нөлөөтэй болохыг олж тогтоожээ. Бүлгийн төрөгдөл нь бидний өдөр тутмын амьдрал дээр маш илбэг тохиолддог. Жишээ нь утсаа нээгээд л Facebook, Twitter гэх мэт сошиал медиа руу нэвтрэх үед таны оруулсан постн дээр лайк дарсан хүмүүс тантай үзэл бодол нэг эсвэл ямар нэгэн хүрээлэлд хамт байдаг хүмүүс байх нь илбэг. Бид өөрсдөө ч ялгаагүй өөрт илүү ойр хамааралтай хүмүүсийн контент руу илүү анхаарал хандуулдаг. Мөн зөвхөн таньдаг хүнийхэн дэлгүүрээр үйлчлүүлэх ямар нэгэн асуудал гарах үед зөвхөн өөртөөгөө санал нэгдэх хүнтэй хамгийн түрүүнд холбогдох гэх мэт. Бүлгийн төрөгдлийн сөрөг тал нь өөрт хамааралгүй бүлгийг үзэх үзэл байдаг. Хүн өөрийн хамааралтай бүлгийг арай илүү дээр гэж ханддаг хандлага нь эргээд өөрт хамааралгүй бусад бүлгийн хүмүүсийг арай дорд үзэх, тэднийг бүгд нэгэн ижил гэж өнгөцгөн харахад өргөдөг байна. Үүний тод жишээ нь кинон дээр маш их ажиглагддаг. Ихэнх кинон дээр эсрэг талын дүр, эсрэг талын багийнхан голдуу сайн зохион байгуулалттай, нэгэн ижил зорилготой, хоорондоо ямар ч зөрчилдөөнгүй мэт харагддаг. Жишээ нь Avengers кинон дээр Thanos буюу эсрэг талын дүрүүдийн хооронд сөргөлдөөн байдаггүй бөгөөд тэд бүгд нэгэн ижил үзэл бодолтой мэт, нэгэн зорилготой мэт харагддаг. Гэтэл бодит байдал дээр тийм байх ямар ч боломжгүй бөгөөд айлч бүлэгт эерэг сөрөг тал зөрчилдөөн байж л таарна. Бүлгийн төрөгдлийг тайлбарладаг хэд хэдэн тайлбар байдгаас дараах тайлбар олон хүнд хүрсэн гин. Энэ онол нь хүний сэтгэл зүйн үндсэн шин чанартай тулгуурлаж бүлгийн төрөгдлийг тайлбарладаг. Үүнд хүн аливаа зүйлийг ангилах дуртай байдаг. Жишээ нь нас хүйс, үндэс угсаа, төрсөн орд, итгэл үнэмшил гэх мэт. Гадаад орчин төдийгүй өөрийгөө хүртэл зурхаагаар шинжих нь тийм сонин үзэгдэл биш. Тийм болохоор хүн өөрийгөө хэн бэ гэж бодох нь аливаа зүйлийг хэрхэн ангилж байгаагаас шууд хамааралтай гэж хэлж болно. Энэ ангиллаас улбалж бид өөрсдөө болон бусдыг тодорхой бүлэгт өөрийн мэдлгүй хуваарлцдаг. Хоёр дахь сэтгэл зүйн онцлог нь бид өөрсдийнхөө талаар эерэг үнэлэмжтэй байхыг цаанаасаа ирмэлцдэг. Эергээр үнэлэхийн тулд сая дурдсан ангилал маань бусад хүмүүсийн хариалагддаг ангиллаас дээр байх хэрэгтэй. Эсвэл бусад хүмүүсийн хариалагддаг ангил нь бидний ангиллаас доор байх хэрэгтэй. Ингэж байж бид эцсийн дүнд өөрсдийнхөө бүлгийн талаар илүү эерэг бодолтой явж чадна. Судалгаар хийсэн үр дүнд
Өөрийнхөө талаар дутуу үнэмштэй байх нь бусад бүлгийн хүмүүсийн талаар илүү сөрөг үнэмштэй байх сэтлийг төрүүлдэг гэдгийг тогтоожээ. Бүлэгт харилцдаг хүмүүс хоёр янз байдаг. Ердөө л бүлэгт байгаадаа сэтгэл хангалуун байх. Бүлэгт байгаа зорилго нь өөрийнхөө сэтгэл зүйн дутууг нөхөх. Бүлэгт байх үед эдгээр хоёр шин чанарын аль нь давуу байх вэ гэдэг нь хүний өөрийнхөө талаар ямар үнэмштэй байхаас хамаардаг болохыг олж тогтоожээ. Өөртөө сэтгэл хангалуун явдаг хүн ямар нэгэн бүлэгт харилцах үед зүгээр л сэтгэл хангалуун байдаг бөгөөд бусад бүлгийн талаар төдийлөн хойшоодаггүй гин. Жишээ нь би хипхоп хөгжим сонсдог гэдэг нь өөр төрлийн хөгжим сонсдог хүмүүс надаас дор эсвэл би тэднээс дээр гэсэн үг огт биш. Гэтэл өөртөө сэтгэл хангалуун биш явдаг хүн ямар нэгэн бүлэгт харилцах үед тухайн хүний эгог хангаж зогсохгүй бусад бүлгийн онцлогийг дорд үзэх хандлагатай байдаг гин. Тэдний бүлэгт байгаа зорилго бол тэд өөрсдийнхөө эгог гүйцэлдүүлэх буюу дутууга нөхөх хандлагатай байдаг гэдгийг олж тогтоожээ. Бүлгийн төрөлд нь заримдаа биднийг ёс суртахууны үйлдэл хийхэд хүргэдэг. Жишээ нь өөрийн бүлэгт үнэлэгдэхийн тулд өөрөө буруу гэж бодож байсан ч тухайн үйлдэлээ хийх тохиолдол байдаг. Хэрэг хүн болгон өөрт хамааралтай бүлгийн төлөө шийдвэр гаргаж байвал үр дүнд нь юу болох вэ? Ажил олгогч ажлын ярилцлага авах үед зөвхөн нэг нутагт төрж өссөн хүнийг шалгуулад байвал үүнийг шудраг үйлдэл гэж хэлэх үү? Бүлгийн төрөлд нь эмпатиг бууруулах сөрөг үр дагавартай. Учир нь бусад бүлгийн хүмүүс биднэрт хамаа байхгүй тул тэднийг ойлгох хэрэгцээ байхгүй гэж итгэх үед эмпати буурч эхэлдэг. Энэ нь эргээд янз бүрийн зөрчилдөөн үүсгэхний шалтгаан болж өгнө. Бид бүгд өөрийгөө аливаа зүйл шудраар ханддаг, ялгарч үзэл байхгүй гэж боддог. Гэхдээ бүлгийн төрөлхийн талаар олон жил судалсан судлаачдын олж мэдснээр ямар ч хүнд ялгарлах хандлага байдаг бөгөөд энэ нь бидний далд ухамсарт эртээр үе шингэсэн байдаг гин. Тиймээс бид ямар нэгэн шийдвэр гаргах болгонд далдуур нөлөөлж байдаг. Гэхдээ энэ бол хүн болмоо амьтан гэсэн үг бус ердөө л төрөлхийн юм амьтан гэсэн үг.